зөвлөгдөж байгаад нэг шийдвэр гарсан бол тэрнийхээ төлөө бүгд зүтгэдэг. Тэгэхгүй одоо ингээд энд нэг юм болцсон байна. Тэр нь ч болохгүй манайд ийм байх болсон. Тэр энэ байх болсон. Одоо энэ ингэхгүй гэдэг. Нэг бид нэг ийм журмаар тогтсон бол одоо хэдүүлээ бас нэг энэ удирдлагатай итгээд те хамтарч нэг зүг рүү нэг гараа хөтлөж одоо ажиллах нь зүйтэй байх гэж бодож байна. Тийм учраас одоо би бүх шийдвэрийг итгэл Ихэд ахвал. Ихэд хэд асуулт тавиад. Тэр уран сайхны зүйлээ би жоохон тодруулнаар байгаа байхгүй юу? Энэ бол захирлын дэргэд байна гэж би ойлголоо зөв. Гэхдээ ямар ч байдлаар явж ямар хүмүүс байхын юу шийдэхэд тэрийг жоохон яах вэ нэ? За уран сайхны зөвлөлт бол одоо бидний бодож байгаа бол энэ сургуулийн захирал. Өдөрт гад энэ те? Сургуулийн захирлуудаас бүрдэн. Захирал бол бодлогоо байна. Бодлогоо байна. За. За энэ сургуулийн захирлууд дээрээс нь уран бүтээлийн алба ч юм уу энэ нэг юутайгаа холбоотой албад биш. Эдгээр импресс бүрдсэн. Дээрээс нь одоо манай уран бүтээлч багш нараасаа бүрдсэн. Баярын шилжүүлсэн ийм уран сайхны зөвлөлт. За уран сайхны зөвлөл бол манай одоо дотооддоо явж байгаа гадагш нь гарч байгаа бүхэл бүтээлтэй холбоотой асуудлуудыг бол авч үздэг. Бүтээлийн чанартай холбоотой. Жишээлбэл бид чи яг нарийн доор ингээд энэ тийм таарлах биш консерваторийн тийм хэлтэйгээр програм тавиад болсон програм болохгүй. Тэгээд ийм юмнууд зогсоо яваа. Ерөөсөө олон янзын хөтөлбөрүүд уран бүтээлийн албанаас гаргасан байна. Ийм хөтөлбөр байвал ийм үнэтэй, ийм хөтөлбөр байвал ийм үнэтэй, дуу гэж гарвал ийм ярих гэсэн. Тэгээд тэр хөтөлбөрүүдээ одоо гадагш нь гаргаж тоглодог нэгд. Хоёрдугаар эндээ одоо байж байгаа энэ сургалтайгаа холбоод тойрож байгаа бүтээлүүдэд чанаржуулах асуудал гэж байна. Чанаржуулах. Одоо шилбэр ингээд бодож байна. Тэгээд энэ толгойд хэлж байгаа. Одоо бид нар хавар ингээд нэг уран бүтээлийн тайлан тоглолт гэж хэлдэг. Юу болгонаа багтаах гал нэг төгөлдөр 10 багшийн нэг хүүхд оруулах гал ингээд байгаа хэрэггүй. Сургуулийн нөөц зэрэг харгалт хийж байгаа бол манай төгөлдөр 10 багш хийж байгаа нэг шилдэг, хоёр шилдэг манайд гараад гэдэг ч юм уу. Тэгээ уран сайхны зөвлөлтийг заавал авч үздэг. Ингээд тэр тайлбарч гэсэн одоо гадагшаа гарч хийж байгаа тоглолт болгоно маш өндөр түвшинд чанартай яа. Тэгэхгүй бол тэгээд нэг жоохон дутуу боловсрогдсон бүтээл гараад тоглогдоод одоо энэ Facebook гэдэг графиктэй биш. Ичиж авлаа тавилаа. За нөгөө консерватор чинь тэгэл баларч байгаа юм байна. Тийм биш. Эсвэл хийвэл яг чанартай юм гаргаад өстой эстет би нэг одоо багш нартай бас энэ цагаан сарын үеэс хэлсэн. Хоёр янзын том тоглолттой бай. Ер нь одоо философийн тоглолт байна. Мэргэжлийн маш өндөр түвшинтэй тоглолтоо энэ тайзаад ийсэн гэдэг эндээ тоглоё. Тэр үздэг тусгай хүний авчрыг нэг бол ортоос үзвэл. Биш гайхамшиг үзвэл. Тэр хүнтэй тийм ээ хүнд хүрээ. Тэгээд татаж авцарч байгаа дараа нь тэр мэргэжлийн том тоглолтууд үзүүлнэ. Ойлгохгүй хүн энд хичнээн даах битгон тоглолт байх юм гэдэг өвшиг өсөв. Тэгэхээр энийг хийх юм бол энэ уран сайхны зөвлөлийн бодлого энэ маркетинг бол борлуулах асуудлыг хариуцах уу? Энэ маркетинг хариуцах бол энэ харин тийм наадах чинь. За энэ уран сайхны зөвлөл бол голдуу тэр мэргэжлийн бүтээлүүдийг ямар хөтөлбөр болгоод ямар чанартай байх вэ гэдэг асуудлыг бэлдэх. Тэгээ наадах нь бол маркетинг асуудал. Маркетинг бол борлуулалт юм байна. Тэгээд нөгөө хяналтын нөгөө аль хаашаа яв? Дотоод хяналт. Аа. Одоо энэ чинь тоошоо харагдахгүй байгаа хгүй харин. Энд бол харагдахгүй. Бүтцэд ийг байх. Тэгээ хаана хамаарахгүй. Одоо бид чинь бүгдээр хамаарат байгаа шүү дээ. Санхүү үхээр би одоо болороо хин эдэр бол ийшээ явчихна. Манай захиргааны ажлын тэр юу ийшээ явна гэж хараад байгаа байхгүй би. Одоо ингээд одоо тэр мэрэгжлийн хяналт авч чинь алга болчиход байна. Тэр маш чухал юм байгаа. Тэр чинь маш чухал ажил хийх ёстой. Энэ сургуулийн чинь хаяа хэрэгтэй байхгүй. Тэр энэ дотор байхгүй байгаа даа. Тэр бол энэ дотор. Ха? Энийг авах захиргаа. Энэ үү? Хөгжлийн бодлого хөгжлийн бодлого захиргаа нэг гэж ууз. За. Удирдлага гэдэг байгаа. Захиргаа гэдэг үгийг авчаад. За. Гэхдээ
эдний бос шууд хариалт. Тэр чинь өөрөө бие даасан хуультай шүү дээ. Өөрөө хянах тэр ёстой. хүн бол энэ гарч байгаа тогтоо шийдвэр манайд тогтоо шийдвэр манайд яаж биелжээ хаана зөрчигдөөд байна гэдэг гэсэн би даасан үйл ажиллагааг бүтц дотор бол ил харагдах. Тэгэхээр би нэг юм тодруулж асуух гэдэг. Би бас сайн мэдэхгүй шүү дээ багшаа. Яагаад гэвэл энэ бүгдээр шинэ юм байна шүү дээ. Одоо үзэх хэрэгтэй. Юмыг үзжээж л хүн яаж штэ. Төгөөгөөж одоо тэр чин болсон мөн болоогүй байна гэж шүүмжлэхэд хэцүү. А ерөнхийдөө яг болж ийн гэж үзээд байгаа. Яг одоо бид нэр ингээд хэрэгжээд ирэхээр юмыг альва юмыг бол хийж үзчихээж дараагийн юмыг тэрээс эн чин тэр гэж хэлэхэд бол өөрөө үзээгүй гэж хэцүү. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? Мониторинг алба гэдэг улсаас их гол юм яриад байгаа ш. Тэр чил одоо хянаад үнэлгээ шинжилгээ хийгээд ирээдүйн юмыг чин тэр л тодорхойлох гээд байгаа чин тэр хөгжлийн бодлого руу орно гэж болох уу? Удирдлага алба руу тэр монитор чин гол энэ сургуулийн чин судалгаа хийж байж, үнэлгээ хийж байж, энэ болж байна, энэ болоогүй хитэд бид нар имийг төлөвлөх ёстой, ийм стратеги барих ёстой гэдэг юм гарч ирнэ гэж би бодоод байгаа. Тэр чинь тэгэл ийшээ л орох уу. Тэгээ ягаад би ингэж асуугаад байна гэвэл тэн нэг л хүн гэж яриад байгаа шүү дээ ер нь. Тэгээ би яг юу болохын ч өөрөө сайн мэдэхгүй. Худлаа яриад яах вэ? Гэхдээ ерөнхийн нэг багцаагаар харах юм бол энэ сургууль дээр бол хэрэгтэй байна. Одоо энэ ингээд нөгөө ард талын одоо энэ бол жишээлбэл манай ерөнхий үйлсийн бүтцгүй шүү дээ. Тэд үйл ажиллагааны бүтцээ. Тэрний ард талд нэг хуудас гараад ирэхээр за энэ бол жишээлбэл ингэх юм л дээ. Юуны сургуулийн бодлого зохицуулалтын газар дарга нэг мэргэжлэн 5. За ингээд 6 багч шүү дээ. Тэр бол энэ албатууд бол нэг юм байна. Энэ тийм ээ. Энийг бол тэр цаана оронтой гаргуул гэрээ хүмүүс байж болох юм гэж тийм ээ цаашаа. Тэр бол одоо хөгжлийн бодлого томроод ирвэл аяндаа гарч ирнэ. Одоохондоо бол манай төвшөнд бол болно. Тэр тэгэлгүй яг хөө тэр хөгжлийн бодлого удирдлагын алба дарга нэг гэхэд дотор нь хүний нөөц нэг хүндрийн хяналт шинжилгээ үнэлгээ мэдгэгч. Тий. Тэр бол тэрэн дээр үнэлжээж манай стратеги дээр юм гаргаж ирнэ шүү дээ. Тэр бүх юм болж гин үгүй юу? Манай хөгжил гэдэг тэрнтэй. Тэрийг хэлдэг. За хоёрт нь тэр хөгжмийн ухаан юу руу орж ирж байна л да би. Энэ яг бид нар дасаагүй, бидний хувьд шинэлэг зүйл. Тэ одоо дуулаачтай. Би бол их шүүмжил гэсэн үгнээс хандахгүй гэж бодож байгаа. Тэгтээ энэ бол шинэ юм. Уучлаарай. Би юу тал мат. Уучлаарай. Энэ шинэ зүйл ээ. Нэг талаас нөгөө талаас бид их дасаагүй. Хөгжмийн дуулаачтай нийлээд байхдаа яад ингэ сонсгоод би дуурсан. Худлаа ирээд яг өвний юм чинь. Тэгтээ юмыг би шүүмжлэхүүдээс ханддаг гэж хэлэхгүй байна. Яг таны хийж байгаагаар үнэ л дээ. Хөгжмийн ухаанд манай толгой нэг сургууль байх ёстой. Ганцаараа хэцүү байсан баг. Бас энэ нэг бид нар урд өмнө үзээгүй болохоор тэгэхээр үзээд алдах нь зүг. Ганцхан одоо энэ дуулаачтай хоёулаа нийлчихэд байгаа. За одоо дарга дээр нь би одоо ярих гээд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл нэг нь дарга болно шүү дээ. Гэхдээ нуухгүй байхгүй. Үнэн шүү дээ ярихгүй. Жишээлбэл би одоо чин зоригийг дарга боллоо гэхэд манай хөгжим ухааны өдөд чадахгүй. Шууд нүүрэнд нэг яа. Хэцүү. Муудаа биш. Хинч байсан. Бүтэд багш гарч ирсэн тэр залуу багш хэн байдаг? Консерватив багш ирсэн тэр хэн байна одоо? Байгаа шүү дээ хойно. Тэд нар хинч байсан хэцүү. Манайхан ч гэсэн одоо суучаад танаа дуулаачиг буруу зүгээр нэг судлаач би бол чадахгүй. Одоо жишээлхэд нэг тийм хүндэр гарч ирэх болов гэж би бодоод байгаа. Яагаад гэвэл жишээ тэгтээ гарахгүй биш гарна надад чинь хэрэг хоёр мэрэгжил байсан бол болно. Хоёр мэрэгжил ойрсон. Тэг хөгжим ухаан 108 тэр олон хөтөлбөрийг чи дарах юм бол тэрийг мэдэх ёстой шүү. Тэрийг буруу зүгийг ханах шүү. Тэрний дараа боч дэд захирлаа тэр хүн тэрийг ярьж. Дэд захирал бол ариуна багш би тэрэндээс нэхнэ гэж бодож байгаа би. Та тэр юм гаргаад тэр юм чи эн чин болж гин үгүй юу? Гэтэл явна шүү. Тэгэхэд би зүгээр санал хэлж байгаа юм багшаа. Тэгээ би шүүмжлэхгээгүй ягаад үл үзээд алдах хэрэгтэй. Ягаад үл өөр гарахгүй байна л да. Тэр бодвол хөгжим ухаан тусгай сургуулиуд хэцүү байгаа баг. Нэрээ бодоод байсан чи хаашаа чи юм болоод байна би бас мэдэхгүй. Ер нь бол би зүгээр та нарын цаанаваас удирж байгаа үед хэлж байгаа. Тэгээд тийм учраас имийг бол яг хийгээд ирж л үзэн. Мос болчих байсан юм уу? Би тэгж бодсон. Бид нар дасцсан өөрийнхөө юмар явсан. Ер нь хөгжмийн улсууд бол их эгоист, индивидуалист, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бид нар. Дандаа ялангуяа мэрэгжлийн багш нар бол
нэг хүүхэдтэй нэг өрөөнд 45 7 хоног ажилладаг. Бид нар арай боримын бид нар